Сайн байцгаана уу сонсогчдоо. Future Japan Podcast төвийн подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд Америк улсын ногоон картны суглааны талаар ярихаар бэлдээд байна. Манай Facebook пэйжийг дагдаг хүмүүс байх юм бол харсан байж магадгүй манайхаас мэдээлэл оруулаад анзаар тавьсан байгаа. За тэгэхээр энэ хүү 37 дугаар дугаараараа Америкийн ногоон карт гэж юу юм бэ? За тэгээд яаж бүртгүүлдэм? За тэгээд хизээ хариуна гардیں? Ямар бичиг баримт хэрэгтэй? Шаардлага нь юу юм гэх зэрэг одоо Америкт ирэх хүртэлтэй бүх юуг нь мэдээллийг нь за товч бөгөө тодорхой хүргэе гэж бодож байна. За тэгээд ганцны хүмүүс зар тавьсны дараа ганцны хүмүүс манайх нэг Америкийн визний мэдүүлэг бас хийж өгдөг. Тэрнтэй холиод бас ганцны хүмүүс мэдгүй хүмүүс асуугаад илээ. 10 жилийн визнээс юугаараа ялгаатай юм гэсэн асуулт иржсэн. 10 жилийн виз бол ер нь Монголын паспорттай Монгол иргэншилтэй хүмүүс Америкийн аяллаа виз мэдүүлэх юм бол 10 жилээр гардаг байгаа. Одоо Японы виз, Солонгосын виз 3 сараар ч юм уу 1 сараар гардаг бол Америкийн виз хэрвээ зөвшөөрөгдөх юм бол шууд 10 жилээр гардаг. Энэ нь болохоор Америк бүх одоо улсын хүмүүст 10 жил өгдөг юм уу гэхээр бас үгүй. Одоо нөгөө Монгол, Америк хоёрын хоорондын одоо хамаарат Монгол иргэншилтэй хүмүүс Америк руу аяллаа виз өгөх юм бол зөвшөөрөгдөх бол 10 жилээр гардаг тийм хуультай дүрмтэй байдаг. За тэр аяллаа виз бол тусдаа асуудал. Тэгээд ногоон карт гэхээр бас тусдаа асуудал байгаа юм байна. За ногоон карт гэдэг маань ер нь юу илээ тэр талаар. За ерөнхийдөө нөгөө Америкч одоо юугээрээ за цагаатт их одоо авдаг гэдгээр айгүй хүмүүс бас мэдж байгаах. За тэгээд тэр одоо дагуу гэх юм уу да жил болгон за гадаадаас цагаатчдыг бол авдаг байгаа. За тэр тоо нь бол ойролцоогоор 55 мянган одоо цагаатчдыг гаднаас жил болгон оруулж ирж одоо өөрийнхөө одоо улсад тийм амьдрах эрхийг нь олгодог байгаа. За тэгээд энэхүү цагаатчийг авна гэхээр манайхны дундаас одоо өөрийнхөө одоо Монгол иргэншлээс нөө татгалзаад нэгэсэндээ Америкийн иргэн болох ч байгаа гэж бас андуурж иж магадгүй. Энэ бол тийм үг биш. За Америкт нэгэсэндээ одоо хугацаагүй одоо green card гэдэг нэг хэллэгтэй ногоон карт гэдэг хугацаагүй одоо амьдарч ажиллах боломжтой тийм эрхэн л одоо нэгдэж байгаа гэсэн үг. Тэрнээс биш одоо Монголын паспорт ч юм бол хിവэрэ байна гэсэн үг байгаа шүү. Энэ хоёрыг бас ялгаж салгаарай гэж харуулж хэлмээр санагдлаа. Одоо ямар ч тийм виз сунгуулах гэсэн ойлголт авахгүй насаараа Америкт аль бие ёсоор ажиллаж амьдрах эрх гэсэн үг байна. Ямар ч ажил ас хийх боломж. Тийм тэгээд за энэ нэг ногоон карт одоо хэрэг авах юм бол өөрийнх нь за гэр бүлээ авах боломжтой байгаа. За гэр бүл гэдэгт маань Египт хордондоо хэлдэг тий. За одоо ээж аав эгч дүү хамаатан садан болоо орохгүй. Өөрийн за хуулиар одоо батлуулсан эхнэр юм уу нөхөр альсвал мөн дээрээс нь юу орж байгаа. Өөрийн одоо төрсэн хүүхэд орж байгаа. За энээс өөр одоо эмээ өвч гэдэг юм уу тий. Гэр бүлийг бол за энэ өөрийнхөө нэр дээр өөрийнхөө одоо визэн дээр бол авах боломжгүй байгаа. Тэгэхээр хэрвээ гэр бүлээс нь одоо хин нэг нь ногоон карт авчих юм бол нөө бусад гэр бүлийн хүмүүснээс автоматар бүгд бас одоо визтэй олж яана гэж ойлгож байна. Ногоон картны хувьд болохоор гэр бүлийн нөө хүүхдийн нас нь 21 гэж за тийм үү бас нэлийн нас нь бас нэлийн өндөр юм лээ тий. За тэгээд энэ ногоон карт гэдэг картны суглааг нь болохоор жил бүр за Америкийн засгийн газраас зохион байгуулдаг байгаа. За тэгээд энд нь болохоор бас хамрагддаг ямар улсын орнуудыг одоо хамруулад байгаа юм бэ гэхээр цагаачлал одоо бага гэх юм уу да одоо Америкт цагааж одоо хүссэн иргэдийн тоогоороо бага одоо улсын иргэдийг юу авч одоо сонгож суглаа явуулдаг гэсэн үг дунд нь. За тийм болохоор одоо жишээлбэл юу гэдэг нь те одоо цагаачийн тоогоороо их Хятад, Бразил, Канада энэ одоо орнууд байна л да тий. Эднэр бол энэ суглаанд оролцдоггүй гэсэн үг. Нилээд их одоо орнууд бас энэ суглаанд оролцдоггүй байж байгаа. Монгол бол харин энэ нөө цагаачлсан тий цагаачдын тоон бага учраас Монгол бол юунд суглаанд нь оролцох хэрэгтэй байгаа. Тэгээд энийг болохоор яаж сонгодог вэ гэхээр за бүс нутагт ингээд хувааж агаад одоо жишээл Аз одоо жишээл юу гэдэг нь зүүн өмнөд Аз гэх юм уу
дунддаа аз ч гэдэг юм уу те тэгэж хувааж агаад тэр одоо бүс нутгаасаа нэг одоо юуны орны юунд одоо сонгогдох тоонд 7%-аас их байхгүй гэж заад юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг дэлхийд даяар одоо тэр цагаатлагчид бага байгаа юунд улс орны хүмүүс нь бол яг одоо эрх тэгш тэнцүү гэх юм уу юун тоонд хуваарлагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо Монгол юу гэдэг те бага хүн амтай юм чинь магадгүй Монгол ингээм амар бага хүмүүс сонгогддог энэ төр гэж одоо бодож магадгүй. Тэр яг тооны хувьд бол бүгд яг адилхан эрх тэнцүү. Тэгээд энэ компьютероор одоо нөгөө сонгогчдоо сонгод юм билээ. Лотерей нөө суглаан маягаар штэ тийм ээ. Тийм. Рандомор тийм. Тэгэхээр 7% нийт бүртгүүлсэн хүмүүсийн 7% орчимд нь тарна гэсэн үг. Тийм, 7-оос хэтрэхгүй байх хэрэгтэй гэж яа тийм лээ. Нэг улсад одоо нэг улсаас сонгосон одоо тоон. Тэгэхээр эсвэргээрээ Монгол бас нөө хуваар ярьж байгаа учраас Монгол бас илүү их шанс өндөртэй. Тийм. Би бас яг тэгж бодлоо. Зөв үү те? Арай илүү өндөртэй. Тийм, тоогоор биш юм чинь те. Тэгээд одоо энэ бүртгүүлж болохгүй улсынхын тоонд нь одоо ойрхоноос гэвэл Солонгосоос ордгоо юм байна те. Солонгосод ордгоо юм байна. За тэгэл Мексик, Вьетнам, Англи, Вьетнам гэсэн улсууд дээрээс энэ улсын хүмүүс орох боломжгүй байт юм байна. Гэхдээ одоо энэ улсын хүмүүстэй гэр бүл болсон. Одоо жишээлбэл нэг Монгол эмэгтэй Солонгос нөхөртэй ах юм бол Монгол эмэгтэйгийн одоо гэр бүл гэсэн утгаараа Солонгос бол орж болох юм лээ тийм ээ. Тийм яг зөв. Мөн дээрээс нөгөө нэг одоо жишээлбэл би одоо жишээлбэл за Солонгос иргэншилтэй хүн байла. Тэгэнгүүт манай ээж аав хоёр Монгол байла. Тэгхийн бол бас орж болно. Ээж аавынхаа юг дагаад иргэншлийг дагаад орж болно гэсэн үг. Тэгээд Япон хүмүүс харин нөө Америкт цагаачлах нь бага байд юм шиг нь Япон бол байна тийм ээ. Судалж байсан ч одоо Японы бас нөгөө ингэж өмнөөс нь бүртгэл хийж өгдөг эйжентүүд бас их байдаг юм шиг байна. Ихч байна. Тэгээд энэ ингэдэг гэж аахгүй жил 55 мянган одоо цагаачийг нэгсэндээ ингээ юугаар оруулж ирдэг. Хилээр одоо оруулж ирдэг. Тэрний тулд эннийхээ 2 дахин илүү одоо хүмүүсийг шалгаруулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад вэ гэхээр нөгөө нэг одоо шалгарсан бүх хүн нь орж ирж чадахгүй. Одоо жишээл ямар амар олон янзын шалтгаан байдаг. Тэрэнд нь болохоор өөрийнхөө жишээлбэл шалгарсныг мэдэхгүй хүмүүс байгаа. Альсвал шалгарчаад одоо хэлний бэрхшээл ч юм уу те ямар нэгэн байдлаас нөгөө дараа нь нөгөө нэг визэнд ордог байхгүй ярьцлаганд орно гэсэн үг гэлчин дээр. Тэгээ тэр одоо ярьцлагын цагаа авч чадахгүй ч гэдэг юм уу. Нэг бол яадаг чинь те явах боломжгүй байдаг ч юм уу те. Тиймэрхүү янз янзын шалтгаанаас болоод ерөнхийдөө 2-оос 3 дутмын нэг нь л одоо явж чаддаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө юу адаг шалгаруулдаг тоон бол яг цаанаа бол 120 мянга орчим шалгаруулад тэндээсээ 55 мянгаыг нь яг ирж одоо юу ана манад яг сууршна гэж үздэг юм лээ. Тэгэхээр тийм бараг 120 мянгаыг бол жилд шалгаруулдаг гэж бүцгэд болно. Зөв. Тэгэхээр сая нөгөө визэнд ордог гэж тойлоо ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийн нэг ямар атлахмаар яаж бүртгүүлж яаж явах вэ тэр талаараа ярих уу? За тэгэхээр яг гэхээр энэ бүртгүүлдэг тусдаа юу байж байгаа сайт байж байгаа. За тэгээ энэ сайтаар нь жил болгоны 10 сарын ихээр за энэ удаагийн 5 арай юу байгаагүй товлогдоогүй байна. За 10 сарын ихээр 11 сарын ихэнх хүртэл юу нь явагдаж байгаа. Тэр сайтаар одоо мэдээллийг нь хүлээж авдаг байж байгаа. За тэгээ тэрүүгээр та өөрөө бүртгүүлэх одоо тий боломжтой бол өөрөө ороод за тэгээ өөрийнхөө хувийн мэдээллийг болоо өөрөө хэрвээ гэр бүлтэй бол гэр бүлийнхаа одоо эхнэр нөхөр болон хүүхдийнхаа гэсэн үг шүү дээ тий 21 нас хүрээгүй хүүхдийнхаа бүх мэдээллийг хийгээд за тэгээд цэд зургнуудаа бас хийгээд тэгээд мэдээлэл цааш нь явуулчихна гэсэн үг. Тэгэнгүүт танд мэйлэр чинь confirmation number гэдэг одоо шалгах дугаар гэмэд одоо бүртгүүлсэн гэсэн нэг чинь одоо илтгэх тийм дугаар ирнэ. За тэгээ тэр дугаараа сайн одоо юу хадгалж байж агаад эх оны 2024 оны 5 сараас эхлээд хариу нь гарах юм байна. Тэгэхээр тэр хариу нь шалгадаг тэр сайт руу ороод өөрийнхөө тэр confirmation number-ыг хийгээд за тэгээд хэрвээ тэнцсэн байх юм бол юу ах юм. Танд одоо мэйл чинь одоо заавар нэр нь одоо ямар алхам байгаа вэ гэд тэ. За тэгээд тэр алхмуудыг нь харж агаад өөрөө одоо бүх
одоо юугээ бичиг баримтаа бүрдүүлээд тэгээд элчингийн энэ DS 260 гэдэг форм байгаа. Тэр формыг бөглөөд тэгээд өөрөө элчин дээр одоо Монголд хэрэг байгаа бол тийм Монгол дахь Америк элчин дээр юуны ногоон картны суглааны цаг авна гэсэн үг. Тэгээд цагаа аваад ярилцлаганд ороод за тэгээд нэгсэндээ одоо элчингээс визээ аваад за тэгээд юу ана гэсэн үг. Америк руу явах нь одоо бэлэн болно гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор 2025 оны 9 сарын 30 хүртэл та энэ одоо бүх тий ярилцлаганд ороод за одоо энэ юугээ бичиг баримтаа бүрдүүлээд тий эднэрийг хийгээг байх юм бол хэрэв 25 оны 9 сарын 30 өнгөрөх юм бол энэ бүгд ингээ хүчингүй болчихно гэсэн үг. Явж та болно гэсэн үг. Тийм болохоор 25 оны 9 сарын 30 хүртэл эднэрийг хийгээд за тэгээд визээ авчих юм бол авснаас 90 хоногийн дотор Америк руу явах шаардлагатай байж байгаа. Ийм л болох юм байна да. Тэгэхээр за бүртгүүлээ суглаандаа таарсан байлаа гэхэд яг Америкийн визэнд ордог шиг элчинд очиж визээ мэдүүлэх нь яг зөв. Тэгэхээр энэ дээр бас айгүй анхаарах хэрэгтэй юм билээ. Зарим хүмүүс энэ элчингийн ярилцлаган дээр ундаг гэж байгаа байхгүй юу? Ингээд ногоон картны суглаандаа тэнцэн мөртөнлөө элчингийн ярилцлаган дээр одоо жишээлбэл ярилцлаган дээр одоо таны боловсролчийн үеийн ч гэдэг юм уу хаана ажилтیں, хэдэн хүүхэдтэй энэ төр гэж асууж штэ нөгөө нэг юун дээр одоо бүгэлж явуулсан юм а тий. Тэгэнгүүт зарим хүмүүс тэрийгэ мартцсан ч юм уу альсвал ингээд тэр зарим мэдээлэл ингээд жоохон тий одоо үнэн зөв бүглөөгөөс болоод одоо элчин дээр нөгөө нэг хэлсэн хариулттай зөрөөд тэгэнгүүт элчин ингээд юутэй чинь зөрөөд байна ингээд бас визийг нь олохгүй явдал бас байдаг. Тийм учраас яг анкета бүглэхдээ бол яг үнэн зөвөөр нь бүглэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь яаж бүглэнөө бас мартахгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо элчин дээр бас ярилцлаганд ороод бас тийм шалгуур бас байгаа. Зөв. Тийм болохоор тэнцэхгүй хүмүүс бас байдаг болохоор одоо зорилтод 55,000-аас илүү хүмүүс тэнцээдэг байна шүү дээ. Тийм. Одоо нөгөө хэл англи хэлтэй байх шаардлагатай болов уу гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй тий. Тийм, ерөнхийдөө бол анхан шатны юу байгаа. Одоо нөгөө юугээ ярилцлага бол англи хэл дээр бас өгж байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө англи хэлний мэдлэг бол шаардлагатай. Яагаад гэх юм бол одоо энд одоо хурж ирээд те Америкт хурж ирээд ингээд өөртөө одоо ажиллаж амьдраад те хоолоо олж идээд ингээ явах учраас огт бас хэлэхгүй байх юм бол угаасаа тэр нь бүтэхгүй гэсэн зорил одоо юутэй те санаа байгаа учраас тодорхой хэмжээний бол англи хэлний шаардлага хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ ярилцлагандаа бол маш сайн бэлдэж орох хэрэгтэй байгаа. Өмнө нь одоо жишээлбэл Америкийн зүгээр аялын виз өгөө татгалцсан ч юм уу тийм хүмүүс бас мэдүүлж болно шүү дээ. Хамаагүй. Тэгээ дээрэс нь нэг жил одоо жишээлбэл за энэ онд те бүртгүүлээд хэрвээ 5 сар тариугаа хараад унтсан байх юм бол бүр насан туршдаа бүр тэнцэнцлээд мэдүүлж олно. Бүртгүүлж олно. Жил болгоно л ингээл ер нь бүртгүүлэл байвал ер нь зүгээр гэсэн үг. Хизээч тэнцэж магадгүй шүү дээ те. Ер нь тэгэл гоё бүртгүүлэл мэдүүлээд авчвал аваад тэгээд нөх хугацаанд нэг явчих юм бол заавал одоо Америкт насаараа заавал амьдрах гэсэн үг бол биш шүү дээ. Тийм. Тэгэхээр бол айгүй гоё л боломж юм байна тий. Тэгээс энэгээр бас явсан хүмүүс монголчуудсандээ бас зөндөө их байгаа. Тэгээ бас өөр орныхон ч гэсэн тий жил 55 мянга чинь бас нэлээд их тоо учраас бас ер нь хүмүүс бас нэлээд их одоо өргөн явдсан байлээ. Тийм болохоор хэрвээ энийг мдэггүй байгаа хүмүүс ахын бол энэ жилээс эхлээд бүртгүүлээд үзвэл азаа үзвэл тий одоо Америкийн 10 жилийн визтэй боллоо ч гэсэн тэр чинь аялын виз юм чи ажил хийх боломжгүй шүү дээ тий. Тэгээс нь хугацаа заасан байгаа шүү дээ. Тий хамгийн дээдлэндээ 6 сар аялах хэрэгтэй байдаг болохоор энэ ногоон карт таарчих юм бол хүснээрээ тий компанийнхаа салбарыг Америкт байгуулах юм уу тий хүснээрээ ажиллаж орлого олж юу явах боломжтой болохоор айгүй гоё програм байт юм байна. Би сая сонсож сууж байгаа бодож илаа одоо энэ нөхөн ам багсаад байгаа манай Японд бас иймэрхүү харин оруулуулаас тий Японч бүр эсрэгээрээ цагаач авахгүй байгаа зү тий. Хамаг юм цангалал идэг тэгсэн мөртлөө ажиллах хүч юм баг байдаг гэх. Солонгос ч гэсэн одоо бас тийм юм билээ шүү дээ. Тий хүмүүс нь хар ажил хийдэггүй. Дээрэл нэг өндөр боловсрол лаг сургуульд орохлаг ажил хийх гэдэг хар ажлаа залуучууд нь хийдгүү тий гадаадуудаар хийх хичээж нэг яг зөв. Бараг тий дундаж нөгөө давхаргаар нь үйлдвэрлэх нь юу оршин тогтнодог мөртлөө гадаад хүмүүсээ ингээд барьж яваад.
харивчлаа здэг тий. Америкийн бол айгу гоё л. Харин тийм тэгээд бас нэг хамгийн гоё юм нөгөө нэг одоо жишээл би ингээ ганцаараа бүртгүүлээд ингээд одоо тэнцэж штэ тий. Тэнгүүд одоо би өөрийнхөө гэр бүлийг бас хамт ингээд бүртгүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүлээрээ ингээд цуг явна гэхлээр бас айгүй том боломжтой байгаа байхгүй юу тий. Тий штэ тий. Тэгээ аргагүй л нөгөө хүний эрхийг дээдэлдэг Америк бол гэсэн шиг тий гэр бүлийг нь бас. Харин тий. За тэгээд за мэдээж шалгуурын хувьд болохоор Монгол улсын иргэн байх хэрэгтэй юм байна тийм ээ. Одоо өөр улсын тий энд оролцож болдгоо улсын хүмүүс бас байгаа. За манай Монгол хүмүүс бол оролцох боломжтой юм байна. Өөр ямар хөө шалгуур байгаа лээ? За өөр дахиад нэг шалгуур нь бол 12 жилийн боловсрал одоо төгссөн байх хэрэгтэй гэсэн шалгуур байгаа. За бидний хувьд бол манай үед чинь 10 жил, 11 жил гэж байсан шүү дээ тий. Тэгэхээр тэр ахад болно гэсэн үг. Нэгсэндээ бүрэн дунд боловсралтай. Хэрвээ бүрэн дунд төгсөөг байх юм бол за одоо тогтсон мэрэгчлүүд байгаа. Тэр мэрэгчлүүдээр 2-оос дээш жил ажилласан юм уу? Аль эсвэл 2-оос дээш жил тийм сургалтанд суусан байх хэрэгтэй гэсэн тийм л одоо амархан шалгуур байгаа. Тэрнээс өөр бол одоо ямар нэгэн юу гэдэг нь те насны хязгаарч гэдэг юм уу? Тийм бол юуч байхгүй байгаа. Америкт байгаа ч юм одоо тий харлсан мэдгүй хүмүүс тийш болчих болт юм болов болно тий одоо Америкт аял юу гэж сурж байгаа ч юм уу тий эсвэл ажлын визээр ажиллаж байгаа аль одоо Японд байгаа ч юм уу тий Солонгост байгаа ер нь дэлхийн Монгол иргэншилтэй тэгээд энэ юу шалгуурт нь л одоо тий нийтжээвэл дэлхийн хаанч байсан юу аж болно мэдүүлж болно бүртгүүлж манайхаас нэр Японд байгаа хүмүүс болохгүй гэж асуугаад байсан Монголын паспорттой л бол хаана байгаа нь хамаагүй боломжтой шүү. Тэгээд 100% тий онлайнаар бүртгэлээ явуулах боломжтой. За тий хэрвээ тэнцлээ. За одоо хаан зэмдээ нэг за Европын нэг улсад байж байгаа энэ тэнцлээ гэх юм бол таарчих юм бол өөрийнхөө амьдарч байгаа газрынхаа Америкт очиж ярилцлага өгөөд тэгээд Америк руу явах боломжтой болно гэсэн үг шүү дээ тий. Бандага хүмүүс авах юм бол хэрвээ таарчих юм бол суглааныхаа хариуг аваад Японд байгаа Америкийн элчинд очиод виза мэдүүлж аваад Америк руу явах боломжтой болно. Яг зөв. Тийм болохоор одоо дараа нь би бас түрүүн хэлсэн те нөгөө нэг ярилцлаганд ороход энэ одоо бүртгүүлсэн мэдүүлсэн энэ бүх мэдээллүүдийг чинь бас тулгаж асуудаг болохоор энэ гэр бүлийн байдал ч гэдэм үү эсвэл боловсрал ч гэдэм үү те иймэрхүү юмнуудаа ерөөсөө буруу ч юм уу худал мэдээлэл бол ерөөсөө өгч болохгүй тийм болохоор энийг бас айгүй сайн зөв явуулаарай. Тэгээд хэрвээ одоо энэ дээрээ анх удаа явуулах гэдэг ч юм уу те яаж явуулахаа мэдэхгүй энэ төр хүмүүс ахын бол бас манай төвд хандж болно. Тэгээд одоо жишээлбэл өмнө нь нас бүртгүүлсэн хүмүүс ээж болно шүү дээ. Тэнгүүтээ нөгөө өмнө нь андуураад ч юм уу санаатай олон санамсаргүйгээр буруу мэдээлэл явуулсан байх юм бол одоо энэ удаа одоо яг зөв мэдээлэл өгөөд бүртгүүлэх юм бол болно гэсэн үг шүү дээ тий. Тиймээр дахиад нэг хэлэхэд хэрвээ 21 нас хүрсэн биш хүрээгүй тэгээд хэрэг гэрэлсэн хүүхэд чинь тий одоо гэрэлсэн одоо өрх тус харлсан байх юм бол хүүхдийн тоонд орохгүй шүү. Тэр нь болохоор тусдаа одоо өөрөө одоо мэдүүлнэ гэсэн үг. Хэдий 21 нас хүрээгүй ч гэсэндээ тусдаа одоо өрх болсон гэдэг утгаараа. Тийм учраас 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдээ л одоо өөрийнхөө хүүхэд гэж бүртгүүлэх нь шүү за. Тэрнээс нөгөө нэг зарим хүмүүс бас нөгөө нэг гэрэлсэн хүмүүс хүүхдээ ч гэсэн бас бүртгүүлээд яач магадгүй. За тэгэхээр одоо бүртгүүлэхдээ бол ерөнхийдөө тийм одоо ямар нэгэн материал бэлдэх ч юм уу тий одоо жишээлбэл дипломны хуулбар ч юм уу тийм ерөөсөө хэрэггүй тий тэр цаанаас асуусан байгаа асуултанд нь яг өөртөө ингээд текстээр оруулаад зөвөр хариулахад л болно. Харин нэг оруулах хэрэгтэй юм зураг байгаа тий. Тийм Т зураг бол маш өндөр шалгууртай байж байгаа. Тийм учраас Т зураг айгуу сайн одоо юугаар тий чанарын өндөр одоо юугаар фиксэлтэйгээр ахуулаад тэгээд манайхлуу хэрэг манайхаар дамжуулж бүртгүүлнэ гэх юм бол манайхлуу мэйлэр юм уу скайпаар ч юм уу тий явуулах шаардлагатай байж байгаа. Тийм ер нь бол нөгөө өөрт байгаа зураг чанарын шаардлага хангахгүй байх юм бол очиод зурагчин дээр очиж ахуулсан дээр тий Америкийн визний зурагтай ажиллахан зураг байгаа шүү дээ тий. Тийм. За тэгээ жоохон хүүхэд ч гэсэндээ зураг хэрэгтэй гэдгийг бас хэлжээ. Одоо төрөөд тий удаагүй байгаа хүүхэд энтрийг бол бас зургийг авах хэрэгтэй байгаа. Ард нь ингээд юм цагаан давуу дэвсэж байгаа. Тэгээд дээрэс нь сүүдэр оруулахгүйгээр зургийг нь цэвэрхэн авчих хэрэгтэй байгаа.
За тэгээд ерөнхийдөө бол та хэд өөрсдөө бас интернетээр судлах юм бол тий green card гэж хэлж байгаа diversity lottery гээл эсвэл янз бүрийн нэртэй байж байгаа тий эсвэл Америкийн ногоон карт энэ төр янз бүрийн нэршилтэй байж байгаа бүгдээрээ л нэг л зүйлийг хэлж байгаа. Тийм болохоор өөртөө судлаад монгол хэлээр ч бас мэдээлэл гарч ирэх бах. Англиар, японоор тий мэдээлэлүүд гарч ирнэ. Тэгээд ийм програм байдсан байна гэд бас судлаад оролцохыг хүсэж байгаа юм бол өөртөө мэдүүлж олно хийн одоо бүхэнд одоо нээлттэй тийм ээ онлайнаар интернетээр бүртгүүлж олно харин өөртөө сайн ойлгохгүй байна гэх юм бол одоо энэнийг сонсож байгаа дэлхийн ханаас сонсож байгаа монгол хүмүүс манад хандаад өмнөөс бүртгэлээ хийлгэж болно. Тэгээд хэрвээ манайхаар одоо энэ бүртгэлээ хийлгэе гэх юм бол манай Instagram, Facebook байгаа. Instagram-аар болохоор нөгөө текстийнх нь хязгаар нь тулчаад яг бүтэн мэдээлэл маань очиж амжихгүй байгаа учраас Facebook руу чат бичээд green card гэж бичих юм бол бид нэр мэдээллийг нь явуулаад өгөн. Тэгээ бид нар лөө өөрийнхөө мэдээллийг авуулаад манайх ингээд өмнөөс нь нүдэн зөв оруулж өгөөд тэгээд нөгөө хамгийн анх Зака ярианыхаа хинэлсэн confirmation тэр дугаарыг нь хүн болгон руу бүртгүүлснийх нараа буцаагаад явуулна. Тэгээд өмнөөс нь одоо бүртгэл ямыг нь хийгээд өгнө гэсэн үг болохоор манайхтай Facebook чатаар холбогдож байгаа л энэнийхээ бүртгэлээ хийх боломжтой байгаа. Тэгээд аль бие усны бүртгэл нь бол 10 сарын эхлээд 11 сарын ерөнхийдөө 8 гээд дуусчдаг байгаа. За тэгээд аль бие усны одоо бүртгэл нь эхлээ явж байгаа хугацаанд одоо энэ чинь тэгээд дэлхийн улс одоо бүрээс те хүмүүс ингээд бүртгүүлж байгаа маш олон сая хүн бүртгүүлж байгаа учраас систем нь маш ачаалттай байдаг. Тийм учраас манай дээр за эртхэн одоо мэдээлэлээ явуулаад за тэгээ бид нар одоо тэр юу агаад те систем нь одоо магадгүй ачаалттай хам бол 2-3 оруулж ийж одоо бүртгэлийг нь хийдэг учраас аль болох одоо эртхэн шиг манайх руу юугээ явуулвал мэдээлэл явуулвал зүйтэй байгаа шүү. Тэгэхгүй бол бас систем нь ачаалттай хам бол бүртгүүлж амжихгүй бас тохиолдол байж магадгүй. Тийм тэгээд манайх руу мэдээлэл явуулсан дараалалаар нь оруулаад эхлэх учраас тийм ээ. Одоо 10 сараас эхлэнэ гэж байгаа ч гэсэн одооноос мэдээлэлээ манайх явуулаад төлбөрөө шилжүүлээд тэгжээж болно. Тэгээд 10 сараас систем нонгохоор манайх оруулж эхэлнэ гэсэн үг. За тэгээд энэ ногоон картны суглаа нь бол өөрөө ямар ч үн төлбөргүй одоо цаанаа бол тий Америкийн одоо засгийн газарт бол ямар ч үн төлбөр мөнгө бол өгдөггүй байгаа. Тэгтээ за одоо энийг хэрэг одоо өөртөө хийж цаг зав амжихгүй ч юм уу тий альсвал арай одоо юу гэдэг чадахгүй ч юм уу тийм тусалцаа хэрэгтэй байх юм бол манад хандаад хийдгэж болно. За манайх хувьд гэх юм бол үнэн нас нэг single үү family үү гэдгээс шалтгаалаад ондоо байгаа тий. Тийм. Ганц нэг хүмүүс төлбөртэй юу гэж асуусан байсан. Өөртөө бүртгүүлэх юм бол ямар ч төлбөргүй байгаа. За манайхаар хийлгэнэ гэх юм бол мэдээж төлбөртэй бид нэр цаг заваа тий одоо зарцууллаад тэгээд хүмүүсийн мэдээллийг одоо нөө хариуцлагатайгаар зөв хийхэд бол цаг заваа зарцуулж хийж байгаа ажил учраас мэдээж төлбөртэй байна. Тэгээд төлбөр болон одоо бусад мэдээллийг манайх руу чат бичих юм бол авч болно. За нэг төлбөр төлдөг нь болохоор юунд одоо суглаандаа оролцоод за тэгээд суглаандаа одоо тэмцснийхэн дараа элчин дээр ярилцлага өгдөг гэсэн шүү дээ тий. Тийм болохоор элчин дээр бол төлбөр одоо элчингийн ярилцлагын төлбөр бол төлөх байж байгаа. Тэрнээс өөр бол төлбөр бол одоохондоо тэр аль бие усны юун дээр сайт дээр бол төлдөг байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээлэл. Миний бас ингээд сонсч байсан хүмүүсээс бас энэгээр ингээд юу агаад хожоод тэгээд Америкт ирж бас амьдарч байгаа хүмүүс энэ дээр айгүй их байд юм лээ. Тийм болохоор одоо за надад харахгүй биз гэж яахгүйгээр бас нэг оролдоод үзвэл зүгээр юм зүгээр гэж бас зөвлөж байна. Тийм тэгээд одоо нэг л бүртгүүлсэн байхад гэр бүлийн одоо бүгдээрээ тий хэрэг сонгогд айгүй таарч юм бол тий ирэх боломжтой болохоор гэр бүлээрээ бас ингэж явж болдог виз бас айгүй ховор байдаг шүү дээ тий. Шалгуур өндөртэй. За тэгээд жилд одоо нэг олдох боломж гэдэг шиг DV 2025 судалгааны мэдээллийг тий өнөөдөр өглөө тэгээд энэ жил бүртгүүлж
одоо азаа үзээрэй гэж өсч байна. За тэгээд бидэнтэй холбогдохыг хүсвэл манай Facebook хуудасны Future Japan гээд англиар өчөөд тэгээд дараа нь монголоор Япон өтөртөө үгээд байж байгаа. За мөн адил Instagram ч гэсэн бас адилхан байгаа тий. Энүүгээр холбогдож байгаад нарийн мэдээллийг нь аваарай. За өнөөдрийн дугаараа ингээд дуусгахыг гэж бодож байна. Энэ үртэл дуустал нь сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай.